Нөгөө талдаа иргэдэд эхэлж боломжоо олгож үйлчлэгээгээ хий. Хамгийн гол нь энэ албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог болёо гэж. Улаанбаатарт байгаа хорооны дарга бүхэн мэддэг байх ёстой. Энэ айл хөнгөлтөнд хамрагдаад энэ хэсэг айл хамрагдсан. Энэ айл бол нүүрс төлдөгийн. Энэ айл бол одоо тэр коксцсон хагас коксцсон нүүрс төлдөг. Энэ айл бол ийм зуухтай. Энэ айл бол одоо гэрийнхаа бүрээсийг давхарлсан гэд айл бүхнээр нь гаргачих. Тэгээд тэгж гаргаж ажиллаж чадахгүй байгаа хорооны засаг даргатаа дүүргийн засаг дарга нь хариуцлага тооц. Дүүргийн засаг даргатаа нийслэлийн засаг дарга хариуцлага тооц. Нийслэлийн засаг дарга нь чадахгүй байгаа бол засгийн газар нь хариуцлага тооц. Засгийн газрын одоо тодорхой албан тушаалтнууд чадахгүй байгаа бол тэр хүмүүстэйгээ хариуцлага тооцолтой. Энэ хариуцлагын механизмыг бид нар оруулж өгч. Энэ хуулийн дээр одоо энэ хариуцлагын механизмыг маш тодорхой оруулж шаардахгүй болвол нэг баахан төсөл хөтөлбөр батлаад тэгээд хойноос нь барьж авдаг. Хэрвээ хариуцлага алдаад инхээр нэг бахан тайлбар сонсоо суугаад байдаг юмыг энэ утаан дээр болиулъя л гэж. За өөр энэ дээр хийх шаардлагатай хамгийн гол асуудал бол аливаа ажлыг хийхэд санхүүгийн их усүрийн асуудал байгаа. Ер нь саяч би хараад байж лээ. Би зүгээр та бүхэнд нэг сонин тоо хэлэхэд өнөөдөр Чингэлтэй дүүрэг Сүхбаатар дүүргийн хэмжээнд жишээлбэл Хас банкны одоо зээлийн үйл ажиллагаанд ороод тэгээд Хас банкнаар дамжуулж гэрийн бүрээс аваад тэр айлуудын одоо сүлжээг бий болгоод тэр айлуудын утааг Америкийн нэгдсэн улсад одоо цаашаага энэ одоо Киотогийн протоколын дагуу нүүрс хүчлийн хий бууруулдаг хувийн компани зараад тэгээд тэр зарсан мөнгийг оруулж ирээд компани дундаас нь суутглаа аваад Хас банкн дээр авдаг 1600 айл Улаанбаатарт бий болцсон байна. Энэ 1600 мянгаар үржүүлэхдээ 160 мянган айлын асуудлыг ингэ шийдчих болж байгаа байхгүй. Дэлхий дээр ийм урамшууллын механизм тогтцсон, айл бүхнээр нь гаргацсан интернет рүү ороод ингээд харахад нэртэй устаа хэдэн сарын хэднээс эхлээд энэ хөтөлбөрт хамрагдсан гэж байж байна. Зөвхөн энэ бол нэг л арга хэмжээ. Тэр гэр хороолд байж байгаа 1400 зуухан дээр ийм арга хэмжээ авч болно. Энэ чиглэлээр Европын гэдэг юм уу маш олон орны банкуд энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлвэл зээл олгоё, буцалтгүй тусламж олгоё, тэр төслөө гаргаад ирээл гэд ингээд сууж байгаа. Иймэрхүү байдлаар асуудлыг шийдэх бүрэн боломж байна. Дээрээс нь Монголын зах зээл дээр байж байгаа тэр сул хөдөлгөөнтэй байгаа мөнгөн дээр засгийн газар бонд гаргаад татаж аваа шийдэх боломж байгаа. Хөнгөлтөө зээлийг оролцуулаад шийдэх боломж байгаа. Энэ асуудлуудыг шийдэхэд шийдэе гэвэл асуудлын одоо боломж нь нөгөө талд байгаа. Тэгэхээр энэ тодтолтой холбоотой энэ асуудлыг улсын их хурлын энэ хаврын чуулганаар одоо хаврын чуулган намрын чуулган завсарлаад хаврын чуулган 4 сард хэлэлцгээд энэ асуудлыг санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлсэн байх шаардлагатай. Монгол улсаас хамаарах шаардлагатай зүйлийг. Өөр нэг хийх юм бол хэдийгээр цахилгааны одоо боломж бий болголоо ч гэсэн гэр хорооллын цахилгаан сугам шүлжээний өргөтгөлийг хүчжүүлэхгүйгээр түүний даацыг нэмэгдүүлэхгүйгээр асуудлыг шийдэх ямар ч боломжгүй юм байна. Одоо гэр хороол цахилгааны хэрэглээ нэмэгдээл ирэх юм бол цахилгаан нэмээд өгөхөд одоо тэнд байгаа бүх утас тэр одоо кабелүүд нь хайлахаар байгаа. Тэгэхээр энэнд ойролцоогоор нэг 100 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдсан байлээ. Энэ асуудлыг энэ хавар зуны дулааны улиралд энэ гэр хорооллын цахилгаан шугам шүлжээг хүчжүүлэх шинээр одоо тэр дэд үтсийг бий болгох дээр энэ мөнгөнийх нь асуудлыг их хурл дээр ярьж шийдвэрлэх шаардлагатай. Ханаасаа шийдэхгүй саяхан хэлсэн олон их усүрүүдээс шийдэж болно гэж ингэж бодож байна. Хамгийн гол хийх ажил бол цахилгааны шинэ их усүр. 5 дугаар цахилгаан станц гэж бид нар олон жил ярьсан. Зүгээр надад одоо ажил хариуцчихсэн зарим албан тушаалтнууд хэлжсэн. 2008 он гэтэл 5 дугаар цахилгаан станцын анхны одоо тендерийн асуудал зарлагдчихсэн. Манай ажил ингэж явсаар байгаа л янз бүрийн улс төрийн хардлагт янз бүрийн юмар явсаар бол унаад байдаг байхгүй. 2008 онд ажил эхэлсэн бол одоо Монголд 5 дугаар цахилгаан станцын эхний ээлжийг 2011 онд хүлээгээд авах боломжтой л байсан. Тэгэхээр эрчим хүчний сайд бусад улсуудтай ирээд энэ ажлыг 2011 онд эхлүүлээ. Монгол 5 дугаар цахилгаан станцаас гадна 6 дугаар цахилгаан станц ч хэрэгтэй байгаа. Эдийн засаг нэмэгдэж байгаа үед. Тэгэхээр энэ байршлихын асуудлыг маш хурдан шийдвэрлэе. Энэ одоо гүйцэтгэгч бусад асуудал тэр санхүүгийнхаа асуудлыг шийдвэрлээд шинэ цахилгааны их усүрийг Улаанбаатарт бий болгохыг бүр хугацаатаа зааж өгье л гэж. Ингэж хугацаатаа зааж өгч энэний хойноос хөөцөлдөхгүй бол энэ ажил чинь явахгүй болчиход байна. Тэгээд нөгөө талаас нь Улаанбаатарт агаарын чанарын алав, за байгаль орчны яамн дээр ч байна, бусад газар олон газар байгаа. Тэгэхээр энэ бүх үйл ажиллагааг уялдуулдаг, энэ хуулийн дээр хэрэгжилтэнд нь хяналт тавьдаг, болохгүй бүтэхгүй байгаа бол асуудлыг их хурлд оруулаад хуулинд хүртэл өөрчлөлт оруулдаг ийм эрхтэй үндэсний хороог байгуулъя.
Манай олон гишүүдээс энэ санал гарсан өмнөх хэлэлцүүлгээр тэгээд их хурлын дэргэд үндэсний хороо байгуулад тэр үндэсний хороо яаж ажиллах уу гэдгийг их хурлын даргын захирамжаар тэр одоо бүтц бүрэлдэхүүний томилж ажилд оруулъя. Дээр нь тэр үндэсний хороо жижигхэн ажлын албатай байг. Тэр Улаанбаатарын агаарын чанарын алба тэр үндэсний хорооны алба байж болно. Дээрээс нь тэр үндэсний хороо нь байнгын мэдээллийн сантай бол тэр 160 мянган өрхөөлөө бүгдийг компьютертаа хийгээд бүгдийг ингээ хараа сууж яддаг чадвартай бол. Өнөөдөр дэлхий дээр бид нарыг тэгж харж байхад өнөөдөр Улаанбаатарт ийм боломж технологийн хувьд тэртээ бүрдсэн байна. Тэгээд дээр нь утааны асуудлыг Улаанбаатарт ялангуяа Улаанбаатарт яг цаг агаарын мэдээ шиг зарладаг байна. Маргааш утааны төвшин ийм байна. Нөгөөдөр ийм болно гэдгийг байнга мэдээлэл өгж өгдөг байя гэж. Иймэрхүү байдлаар одоо энэ асуудлыг шийдэхийн тулд ажиллая гэсэн. Энэ миний асуудлуудыг ер нь хуулийнхаа одоо юунда оруулж авъя. Хуулийнхаа төсөлдөө оруулж байгаа хуультай холбоотой үзэл баримтлалын талаас нь би бас танилцуулаад байгаа. Тэгээд тэр байгууллага одоо тэр технологийн хувьд бүрэн боломжтой хэдэн айл байна, хэдэн яндан байна бүгдийг бүртгэлд оруулаад хяналт тавьж явах ийм боломж байгаа. Үнэхээр одоо иргэдэд ийм боломжийг олгоод ингээд олон талаасаа ингэж ажиллах юм бол манай төсөл хөтөлбөрт оролцож байгаа мэргэжлийн хүмүүс ч хэлж байгаа. Ерөнхийлөгчөөс ахуулаад их хурлын дарга ерөнхий сайд ингээд их хурл нь хуулиа батлаад ингэх юм бол Монгол улс энэ агаарыг бохирдуулж байгаа. Бас энэ агаарын бохирдол чинь дэлхийн агаарын бохирдолд нөлөөлж байгаа. Энэ дээр бүх төвшин дээр анхаарч байна. Хуультай болж байгаа юм байна. Гэд энэ төсөл хөтөлбөр хэрэгждэг бүх юм улам эрчимжнэ. Энэ ажил бол эрчтэй явна гэж байгаа. Энэ дээр бид нар нэг зарчим барьж байгаа. Явж байгаа төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаа нэг нь ч зогсохгүй. Энэ бүх үйл ажиллагааг цааш нь эрчимжүүлъя л гэж байгаа. За эндээс нэг хугацаатай холбоотой ганцхан зүйлийг хэлье. Ямар хугацаатай холбоотой зүйл хэлэх гэж байна гэвэл 2011 он гэхэд энэ гэр хороол, нам даралтын зуух энэ утаатай холбогдсон асуудлыг шийдвэрлэх шийдлийг бүрэн гаргасан байх ёстой. Ер нь 2011 он гэхэд он дуусахад энэ асуудал бол шийдэгдсэн байя. 2012 онд энэ Улаанбаатарын одоо бохирдолд юм нэмрэлдэг бохирдлын 20% эзэлдэг автомашины асуудал байгаа. Цаана цахилгаан станцын асуудал байгаа, том цахилгаан станцын. Энэ цахилгаан станцын асуудлыг 13 онд шийдэв. Ингээд энэ 3 онд энэ асуудал дээр анхаарал тавиад 2014 он гэхэд Улаанбаатар, утаагүй Улаанбаатар болох энэ зорилтыг тавьж ажиллая гэсэн ийм байдлаар үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна. Тэгээд төгсгөлд нь нэг зүйл хэлэхэд 2011 оны 10 сард Улаанбаатарын утаа ямар байх бол манай ард иргэдээс хамаарна. Ажил хийж байгаа хүмүүсээс хамаарна. Энэ гаргаж байгаа энэ бодлогын хэрэгжилтээс хамаарнаа. Тэгэхээр энэ байдлыг харж одоо бид нэр ажиллаа явуулъя гэж ингэж бодож байна. За ингээд хийх танилцуулга, товчхон хийх танилцуулгыг үүгээр өндөрлөё. Тэгээд үнэхээр одоо их хурлын даргатай ярьж байгаа, ерөнхий сайдтай ярьж байгаа. Дараагийн 3 дахь өдөр засгийн газар энэ хуулийн дээр санал өгчих юм бол бид нар эх 7 хоногийн одоо сүүлээр өргөн бариад энэ хуулийг улсын их хурл завсарлахаас өмнө хэлцгийг бодъё. Хуулиараа бид нар 2 сарын 10 завсарлага хэлсэн. 2 сарын 10-наас хойш бол ээлж тус чуулган хийж энэ хуулийн асуудлыг шийднэ. Шийдэхээс өөр аргагүй. Ийм байдлаар ерөнхийлөгчийн хувьд бол бодож байгаа шүү гэдгийг бас энд хэлэх нь зөв баха. За ингээд их хурлын дарга асуух зүйл, ярих зүйл, тайлбар